Өсчилсэн хөгжил болвол өөрөө манай улсын ирээдүйн хөгжлийн хамгийн зөв бөгөөд цорын ганц шийдлээ гэж шат шатанд анх шат дунд шат аймаг орон нутаг үндэсний хэмжээнд ойлголцтой нэгтгэж дараа нь бүсээрээ салбараараа за тэгээд оролцоон дээр тулгуурч аж ахуй нэгжийнхаа эрдэм шилжгээний байгууллагынхаа оролцоотойгоор шинжлэх ухаанчаар хөгжүүлэх боломж өгслөө бүрдүүлье гэж. Хоёрдугаарт энэ бол 1990 онд бид төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн шилжилтийн 30 жилээс гарч хөгжлийн шин шилжилт рүү орж байгаа ийм үе шатаа гэж. Тэгэхээр энэ хөгжлийн шин шатанд бид 30 жилийг зарцуулах биш. Магадгүй одоо 3 жил, 4 жил цаашлаад 10 жилийн хугацаанд бүх одоо хөгжлийн шин загваруудаа шин стандартаар бий болгоно гэж. Яагаад шин стандарт гэж юм бэ? Стандарт хаана байна тэнд хөгжил түүчилж байдаг. Стандарт хаана байна тэнд эмх цэгц байдаг. Стандарт хаана байна тэнд аюулгүй байдал хангаж байдаг. Стандарт хаана байна тэнд хүний хөгжил, аюулгүй байдал, амьдралын чанар, сэтгэл ханамж бий болж байдаг учраас бид бүс орон нутгийнхаа хөгжлийг стандартын шин загвараар өсчилсөн хөгжлийнхаа шин загварыг стандартаар тэргүүлсэн байхаар олон улсын жишгт нийцсэн байхаар цэгцэлье гэж ингэж одоо явж байгаа.